Замал улсын ерөнхий сайд гомжгийн зандасчраас асуулт байна. За сая би төрийн байгуулалтын байнгын ороонд бас таны хүсэлтийг танилцсан шийдвэр гарлаа. Таны хүсэлтийн гол агуулга бол гадаад талдаа бол бид бол хямралтай юм нөхцөл байдалтай байна. Тэр нь бол дайн бүхий байдлаас үүдсэн томоохон эрчим хүчний нефтийн хямрал бий болсон. За энийг дагаад бол энэ олон улсад бас эдийн засгийн хямрал бол маш тодорхой бас даамжирч байгаа. За энэ байдал бол Монгол улсад ч гэсэн бас нөлөөгөө үзүүлнэ. Яг ийм хямралтай нөхцөл бид дотоод улсын хямралтай байж болохгүй гэдэг үднэс би энэ шийдвэрийг гаргалаа гэдэг та тийм тайлбар хийж байна. За энэ бол бас нэг талдаа бас улс төрийн чухал соёл байх. Энийг бол бас ойлгож байна. Та төрийн хүний хувьд бол бас туршлагатай хүний хувьд сайтар бодож бас гаргасан шийдвэр гэдэгт бас эргэлзэхгүй байна. За тэрнээс гадна бид өнгөрсөн хугацаанд бас тодорхой тоонуудыг таны шинэ танилцуулсан байдлаар бол өнгөрсөн хугацаанд бол бас ойлгосон. Эдийн засгийн өсөлт бол 25 он 6.5% байсан. За бид түүхэндээ байгаагүй ийм шинэ улсын төсвийн алдагдлыг бассан шийдвэр гаргасан 2.3 их найдын за валютын нөөц бол 7 тэрбум төрсөн. Хөдөө аж ахуйн салбар 30%-аар шинэ өссөн. 30 гаруй сүүлийн жилүүд тэр битгий төрийн албаагчтай холбоотой байнга тоотон холбоотой бас ийм шүүмжил явдаг. За үүнийг та бүхэн 226,214 болгож бас бууруулсан гэсэн жоохон чадварлаг төр болох чиглэлээр гарсан үр дүнгуудын тухай ярьжсэн. Цаашаад бас оюутлогоо төслийн хүрээнд бол оюутлогоо төслөөс Монгол улсын өргөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр улсын хурлын 120 дахь тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжлийг хангах чиглэлээр бас та бүхэн бас хилцээрийн ширээний ард суусан тодорхой үр дүнгууд гарч ирсэн гэсэн ийм зүйлүүд хэлжсэн. Тэр уран асуулт байна. Ер нь шинэ та бүхний ажил хийх явцад таны кабинет ямар сорилтууд байсан бэ? Нийгмийн эдийн засгийн. Тэр нийгмийн эдийн засгийн сорилтыг бол давах чиглэлээр та бүхэн бас бүхэлдээ ямар шинэ улс төрийн манлайлал үзүүлсэн бэ гэдгийг бас олон нийтэд ярих хэрэгтэй байна. Энийг та бас бидэнд танилцуулаач гэж байна. Хоёр дахь зүйл мэдээж хэрэг энэ эдийн засгийн хямрал Монгол улс руу орж ирэх юм бол томоохон сорилтууд даах байх. Тэгэхээр таны хувьд бол дараагийн ерөнхий сайдад энэ үүсвийн нөхцөл байдлаас гарахын тулд ямар улсын эдийн засгийн нийгмийн шийдвэр гаргах ёстой гэсэн энэ бэлтгэлийг хангасан уу? Энэ дээр та бүхэн бас ажиллаж байсан бахаа гэсэн юм асуулт байна. Гурав дахь зүйл бол чон бороноор гэдэг та өнөөдөр бас тодорхой мэдээлэл өгсөн Рио Тинто компани манад бичиг ирүүлсэн. Засгийн газарт бичиг ирүүлсэн. Овоо хилцээрийн ширээний ард овоо сууж яснаа. Одоо бол энэ зарим юмнаас бол энэ ухарсан байдалтай, буцсан байдалтай, эсвэл биднийг бол шантаажсан байдалтай, барьцаалсан байдалтай ийм зүйл бичсэн байна гэж. Тэр энэ талаар бол таны бодол юу байна? Энэ тогтоол бол хэрэгжих ёстой шүү дээ. Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй, хэрэгжлийг хангуулах үүрэгтэй. Цаашлаад оюутлогын компани бол Монголын өөрийнх нь компани учраас энэ хэрэгжлийг бас хангах ёстой учраас энэ дээр та бүхэн ямар бэлтгэл хангаж байна гэсэн асуулт байна. За төгсгөлд нь мэдээж хэрэг би бол бас гомжовын зандасчдаар ерөнхий сайдтай бас хамтарч ажиллаж ирсэн. Засгийн газрын хэрэглэх газрын дарга байх үед бас миний бас дарга байсан учраас бид хамтдаа бас төрийн ажлын тодорхой ажлуудыг хийж ирсэн. Өөрийнх нь мэдлэг туршлагыг мэдэх үүднээс би бас таны хийсэн зүйлийг бид бас хүлээн авч хүндэтгэж хандж байгаа шүү гэдэг хэлье. Таны улс төрийн цаашлын замнал дардан байх болтугай таны ажил амьдралд сайн сайхан хүсье. Баярлалаа. Ерөнхий сайд хариулъя. За зөвлөхөр гишүүний асуултанд хариулъя. За 3 асуулт асуулаа. Ямар сорилтууд байсан бэ гэж. За энэ өнгөрсөн жил бол улс төр эдийн засгийн сорилтууд дүүрэн жил болж түүхэнд үлдсэн. Гадаад орчин дайнтай хүйтэн, дотоод орчиндөө бужигнаантай. Ингээд байнгын шүүмжлэл дайралт олон бэрхшээл сорилт дундууд бид бүхнийг даван гарч бензин шатхууны хомсдол, төсвийн тасалдал, татварын бууралт, дэлхийн зах зээл дээр нүүрс манай гол нэрийн бүтээгдэхүүн экспортын бүтээгдэхүүнүүдийн ханш 2 дахин үнэ, ханш 2 дахин унсан гэх мэтлэн олон сорилт бэрхшээлүүдийг даван туулж ард иргэдийн амьдралд дарамт учруулад байгаа хэрэглээний үнийн өсөлт инфляц 8.3%-тай 5 сард 6 сард 9%-тай энэ чигээрээр үргэлжлүүл 2.5 жилч тийм эрсдэлтэй үед бид авч одоогийн байдлаар инфляц 6.5% болж буураад байна. Энэ бол засгийн газар эдийн засгийн зөв бодлого явуулж төсөв тодтол цаг алдалгүй шуурхай хийж төсвийн үргэлгэн зардлыг бууруулж экспорт нэмэгдүүлсний үр дүн төсвийн тэнцэл
432 сая долларын алдагдaltaй байсан. Одоо 2025 оны эцэст 1 тэрбум долларын ашигтай болж үүний үр дүнд энэ бол төсвийн хэтгэлтийг бууруулж мөчлөг дагсан бодлого хэрэгжүүлж экспортыг дэмжсэн засгийн газрын бодлогын бодит үр дүн бөгөөд үүний үр дүнд валютын нөөц 7 тэрбум доллар түүхэнд анх удаа хүрсэн. Уул уурхайн салбарт нүүрс бодит хэмжээгээр 90 сая тоннд хүрч экспорт нэмэгдлээ. Одоо эхний 3 сарын байдлаар ихэд өнгөрсөн оныхоос өмнө үеийнхээс 40% өндөр нүүрсний экспорт хийж байна. Хэдийгээр үнэ нь одоо бараг 2 дахин буурсан ч гэсэн нийт экспорт мөнгөн дүнгээр энэний үр дүнд 15.8 тэрбум долларт хүрч бодиттой хадгалагдаж чадсан. Тэр дотор уул уурхайн салбарын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлж самсан олбор 4.7 дахин махны экспорт 25.7%-аар нэмэгдсэн. Энэ экспортын бүтц өөрчлөгдөж эдийн засгаа солонгоруулж эхэлсний бодит үр дүн болсон. За ингээд энэ олон сорилт бэрхшээлүүдийг тооцох цуг цаг байхгүй. Яагаад тэгэхээр одоо гадаа хөтөн байх дотроо дулаахан байх ёстой гэж би байнга хэлдэг. Гэтэл өнөөдөр дэлхийн 90 гаруй улсад шатгууны хомсдлоос үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямрал нүүрлэж зарим улсууд онц байдал тогтоогоод цаг минутаа уралдан яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж хахад одоо улсын хурл дөргөн барьсан шатгууны импортын татварыг тэглэх хууль хэрэгжил хэрэгжихгүй байна. Энэ бол нөгөө импортын энэ өсөж байгаа шатгууны үнэ тогтоон барих улмаар энэ чинь инфляцид шууд нөлөөлдөг суур үн учраас хязгаарлах. За ингээд муу төсөөллөөр 190 долларт шатгууны үнэ хөрөх. За одоогийн өдрөг төсөөллөөр 110 доллартай барих 3 сценаар төсөөллөөр бид бүх тооцоо судалгааг нь хийгээд одоо 3 шат. За ерөнхий сайдын микрофоныг нээж өгье. За одоо сорилтыг яаж давах вэ гэхээр ийм давах зохис төлөвлөгөө боловсруулагдсан эдийн засгийн тусгай арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг тэргүүн шадар сайд Жаданбайн инх байраар ахлуулсан ажлын хэсэг засгийн газрын уралдаанаар 2 удаа хэлцүүлээд одоо өнөөдөр улсын хурл дөрвөн барихаар төлөвлөж байсан. Одоо ингээд шинэ засгийн газар бүрдээд энэ бодлого хэмжээгч тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Ер нь за яг гадаад ер нь үндсэн хуулийн 6-2 дахь заалтыг хэрэгжүүлэх улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Rio Tinto компанид өнгөрсөн оны эцэст загтлын явуулаад 1-р сарын 15-нд ирсэн загтлаар одоо бидний тавьсан 5 асуудлуудаар тодорхой яриа хэлцээ өрнүүлэхээр хүлээн зөвшөөрөд яриа хэлцлийн 4 удаагийн яриа хэлцээ ажлын хэсгүүд амжилттай явуулж байна. За энэ хүрээнд дотроо одоо 5 тавьсан асуудал бол Монголын талын үр өгөөжийг 60% болгох. Оюу толгойн төсөлд Монголын ард түмний хүрдэх үр ашигыг 60% өргөх. Тэгэхээр тогтоол 53% гэж байгаа бол бид бусад уул уурхайн дотоодын компаниудаас Зүлфгар гишүүн тодруулъя. Ерөнхий сайд цаг нь одоо болоо хүрэг учраас бүрэн хариулж чадсангүй. Тэр Ятантигийн одоо манай талд засгийн газар төгссөн хариултаа олгодвол таны одоо хариултыг бүрэн авъя. Баярлалаа. Ерөнхий сайд хариулна. За ингээд нэгдүгээрт бол Монголын талын үр өгөөжийг 60% өргөх дотоодын компаниудаа 60%-аар тохиролцоо бид нар гэрээ байгуулаад явж байгаа учраас энэ жишээ баримтлалыг гэж юм шаардлага тавьсан. 2-дугаар зээлийн хөг бууруулах, 3-дугаар менежментийн төлбөрийг 2 дахин илүү бууруулах, 4-дугаарт бид ногдол ашгийг одоо 10-20 жил хүлээгээд ингэж байгаа. Бид нар энэ жилээс хүртэж эхлэе урьдчилж авъя гэдэг ийм асуудлууд. За 5-дугаарт нь онтрыг Монгол улсад ашигтай хэлбэрээр гэрээ хэлцэл байгуулах ийм 5 шаардлага тавиад тодорхой прогресс ахис дэвшилтэйгээр яриа хэлцээрнүүд өрнөж байсан. За ингээ уулзалтын үеэр бидний тавьсан асуултууд дээр бас бүтээлч санаачлалууд өрнөж тодорхой ахис дэвшлүүд гарч ирсэн. Энэ ажил үргэлжлэх ёстой. За одоогийн явагдаж байгаа улс төрийн тодорхой бус байдал яриа хэлцээнд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж байгааг бид бодиттой харж байна. Энээс болоод яриа хэлцэл бол удаашрж байгаа. Айлын төлөв өгч байгаа саналууд өөрчлөгдөж байгаа жишг нь энэ бодит байдлыг харуулж байна гэж хэлж болно. За ингээд цаашдаа сорилтуудыг даван төлөх